За үлгэх системийн 8B бүлэгт маш олон элементүүд байрладаг. За эдгээрийг үлгэх системийн 8-ын мөн хажуугийн дэд бүлгийн элементүүд гэж нэрлэдэг. За үүнд төмөр, кобальт, никель, рутений, роди, паллади, осми, ириди, палатин буюу цагаан алт гэсэн элементүүд байрлаж байгаа. За элементүүдийн цөмийн цэник бол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнтэй уялдан мөн атом масс нь тогтвортой өссөн болох нь харагдаж байна. За 8B бүлгийн элементүүдийг үндсэн 3 дэд бүлэг болгон ангилдаг. За үүнд төмрийн дэд бүлэгт төмөр, рутений, осми буюу төмрийн харалтаа доор байрласан элементүүд багтана. За кобальтын дэд бүлэгт кобальтын харалтаа доор байрласан элементүүд болох роди, ириди, кобальт нь эдгээр дэд бүлэгт орох нэ. За никелийн дэд бүлэгт никель, паллади, цагаан алт гэсэн элементүүд ордог байна. За эдгээр дэд бүлгийн элементүүд дотроо сүүлийн хоёр элемент нь хоорондоо маш төсөөтэй шин чанар үзүүлдэг. За жишээлбэл рутений, осми, роди, ириди хоёр нь хоорондоо төсөөтэй, харин паллади, палатин нь маш төсөөтэй шин чанартай төдийгүй. За эдгээр элементүүд нь цагаан алттай ойролцоо шин чанартай учраас цагаан алтны бүлгийн металлууд гэж ялган ангилдаг. За төмрийн дэд бүлгийн элементүүдийн электрон байгууламжийн онцлог шин чанарыг авч үзье. За төмөр үлгэх системийн 26 дахь элемент бөгөөд гадаад давхраандаа 4s орбитал дээр 2, 3d дээрээ 6 электронтой байна. За кобальт 27 дахь элемент бөгөөд 4s дээрээ 2, 3d дээрээ 7 электронтой байхад за никель 4s дээр 2, 3d дээр 8 электронтой байна. Өөрөөр хэлбэл эндээс үзэхэд d орбитал дээрх электронуудын тоо нэг нэгээр үрчлэн өссөн байна. За эндээс төмөр гадаад давхраандаа нийтдээ 8 электронтой, кобальт 29 электронтой, никель 10 электронтой болох нь харагдаж байна. За ийм өвөрмөц электрон байгууламжийн томьёотой байдаг. За эдгээртэй уялдан дараах онцлог шинжүүд гарч ирдэг. За нэгдүгээрт нь валентийн электроны тоо нь бүлгийн дугаартай хязгаарч тохирдгүй эдгээр элементүүдийн хувьд. За хоёрдугаарт нь нэгч нэгдэлтэй бүлгийн дугаартайгаа тохирсон валент чанар буюу эсэлтлийн зэргийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл 8 гэсэн эсэлтлийн зэрэгтэй нэгдлийг үүсгэдэг болох нэ. За гуравдугаарт нь эдгээр элементүүд нь нэг дэд бүлгийн дотор игнэний дагуу хөндлөн дараалан байрласан байдаг. За учир нь тэдгээр иончлалын энерги утга нь хоорондоо бараг адилхан байдагтай холбоотой. За төмрийн бүлгийн элементүүдийн физик шин чанарыг үзье. За химийн цэвэр төмөр нь мөнгөлөг цагаан өнгөтэй, гялалзсан, уян алархаа шинж чанартай металл байдаг. За мөн сайн давтагдах, сунах шинж чанартай. За кобальт нь сааралтуу цагаан, харин никель мөнгөлөг цагаан металлууд байдаг. За кобальт, никель нь төмрийг бодвол хатуу, хэврэг металлууд байна. За тэдгээр нь мөн альфа болон бета гэсэн хэд хэдэн дүрс хувиралтай. За төмөр, кобальт, никель гэсэн игнэний дагуу эдгээр металлуудын химийн идэвх буурдаг. За эдгээр нь бүгдээрээ D элементүүд юм а. За төмрийн бүлгийн металлуудын зарим физик үзүүлэлтийг харуулсан байна. За төмөр, кобальт, никель гэсэн дэс дараалалаар эдгээр металлуудын нэгт нь бол нэмэгдсэн болох нь харагдаж байна. За энэ дэс никель хамгийн их нэгттэй буюу 891 грамм сантиметр куб нэгттэй байна. За төмрийн бүлгийн металлуудын d орбитал нь электроноор бүрэн дүүрэгдээгүй байдаг учраас ерөнхийдөө хайлах буцлах температур өндөртэй байна. За жишээлбэл төмөр, кобальт, никель гэсэн дэс дараалалаар хайлах буцлах температур буурсан болох нь харагдаж байна. За хамгийн өндөр температурт хайлтг нь төмөр буюу 1536 градус тайлж хахад 3070 градуст буцалдаг болох нь харагдаж байна. За мөн никель хамгийн нам температурт хайлж буцалдаг болох нь энэхүү хүснэгтээс харагдаж байна. За эдгээр элементүүдийн хувьд цэглэгаан сөрөг чанар нь бүгдээрээ адилхан 1.8 гэсэн утгатай байна. Өөрөөр хэлбэл цэглэгаан сөрөг чанар бүгдээрээ адилхан ойролцоо утгатай учраас эдгээр элементүүд нь 8 дугаар бүлгийн нэг игнэнд цувран байрладаг. За төмрийн бүлгийн
металлуудын иончлалын энергийг авч үзэхэд за төмөр хамгийн их буюу 789 гэсэн иончлалын энергитэй байсан бол төмөр, кобальт, никель гэсэн дараалалаар иончлалын энерги буурсан болох нь ажиглагдаж байна. За атомын радиусын хувьд төмрөөс кобальт, никель гэсэн дэс дараалалаар атомын радиус мөн ялгаагүй буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл никель болон кобальтын атомуудад электроны нэвтрэл их явагдсанаас атомын радиус нь харьцангуй бууралттай байна. За эсэлтлийн зэргийн хувьд эдгээр элементүүд нь хизээч нэмэх 8 гэсэн эсэлтлийн зэргийг бол үзүүлдэггүй байгаа. За төмөр бол дээдл нь нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэргийг үзүүлэх боловч хамгийн тогтвортой эсэлтлийн зэрэг нь нэмэх 2, нэмэх 3 байдаг. За кобальтын хувьд мөн ялгаагүй тогтвортой эсэлтлийн зэрэг нь нэмэх 2, нэмэх 3 байх нь байна. За никелийн хувьд мөн ялгаагүй нэмэх 2, нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэг нь тогтвортой байна. Гэхдээ зарим нэгдэлтэй нэмэх 1 болон нэмэх 4 гэсэн эсэлтлийн зэргүүдийг үзүүлнэ. За төмөр нь тархалтаараа хөнгөн цагааны дараа ордог элбэг тархсан металл бөгөөд газрын гадаргын 5 орчим хувийг эзэлдэг. За байгаль дахь төмрийн гол эрдсүүд нь соронзон гүр. За үүнийг заримдаа магнетит гэж нэрлэнэ. За энэ нь феррум 3O4 гэсэн томьёотой ахны. За хүрэн гүр нь төмрийн 3 валенттай оксид нь N молекул устдаа таласчсан эрдсийг хэлэх нь. За улаан гүр буюу гематит гэж мөн төмрийн 3 валенттай оксидын эрдс байна. За сидерит гэдэг нь төмрийн 2 валенттай карбонатын эрдсийг сидерит гэх нэ. За төмрийн колчтан буюу перит нь феррум S2 гэсэн томьёотой байдаг. За төмрийн байгаль дээрх эрдсүүдийг зургаар үзүүлсэн байна. За магнетит болон гематитийн эрдс нь гялалцсан хар өнгөртөө эрдс байсан бол лимонит нь шар өнгөртөө эрдс болох нь харагдаж байна. За мөн перит буюу төмрийн сульфидийн эрдс нь таласт бүтэцтэй гоёмсог эрдс байна. За байгаль дээрх кобальт, никелийн эрдсүүдийг харуулсан байна. За энэхүү гоёмсог эрдс нь кобальт болон мишак хөхөр агуулсан сульфидийн эрдс болох нь харагдаж байна. За энэхүү эрдсийг кобальтын гэж нэрлэнэ. За никелийн гэх энэхүү бор шаргал эрдс нь никелийн арсенидын эрдс болж таарж байна. За мөн төмөр болон никелийн байгалийн түүхийн эд болох пентландит нь төмөр никелийн сульфидийн эрдс байна. За төмрийг үйлдвэрийн нөхцөлд гарган авахын тулд уг металлыг агуулсан оксидын хөдрийг карботермийн арга дээр ангижруулах процесст үндэслэгддэг. За төмрийн хөдрийг эсэлдүүлэн шатааж дараа нь домен 100-нд нүүрс кокс нүүрс төрөгчийн монооксидоор шат дараалан ангижруулж төмрийг гарган авдаг байгаа. За жишээлбэл төмрийн гематитийн эрдсийг нүүрс төрөгчийн монооксидоор ангижруулах үед төмрийн магнетитийн эрдэс бол үүснэ. За энэхүү магнетитийг мөн нүүрс төрөгчийн монооксидоор дахин ангижруулах замаар төмрийн 2 валенттай оксидыг гарган авна. За энэхүү гарган авсан төмрийн 2 валенттай оксидыг нүүрс төрөгчийн монооксид эсвэл дан нүүрс төрөгчөөр ангижруулан металл төмрийг үйлдвэрлэдэг. За домен 100-наас гарч байгаа төмөр нь 4% хүртэл нүүрс төрөгчийн агуулгатай байвал түүнийг ширэм гэж нэрлэдэг. За төмөр ба түүний хайшуудын үйлдвэрлэлийн 2 дугаар шатанд ширмэн дэх нүүрс төрөгчийн агуулгыг багасгаж ган үйлдвэрлэнэ. За эдгээр зургуудад төмрийн үйлдвэрлэх процессыг бол харуулсан байна. За өөрөөр хэлбэл хайлмал төмрийг хэвэнд цутгаж байгаа нь харагдаж байна. За металл, кобальт, никелийг хэрхэн гарган авах аргатай танилцъя. За кобальт болон никелийг гарган авах технологийн ажиллагаа нэлээд бэрхшээлтэй байдаг. Учир нь эдгээр металлын хөдөр нь бусад металлын хөдөртэй хамт холилдсон байдаг. Ийм учраас холцоосон салгад нэлээд хүндрэлтэй байна. За гол төлөв кобальт, никель нь сульфидийн эрдс байдлаар байгаль дээр тархсан байдаг. За нэгдүгээр тэдгээрийг гарган авахын тулд сульфидийн эрдсийг шатаана. За энэ үед кобальтын оксид болон никелийн оксид үүсгдэг. За эдгээр оксидуудыг 2 дугаар шатанд нь карботермийн аргаар нүүрс төрөгчөөр ангижруулан дан никель болон кобальтыг гарган авна. За энэ үед мөн угаарын хий үүсдэг байна.
За төмрийн бүлгийн элементүүдийн химийн шинж чанарыг авч үзье. За төмөр кобальт никл нь ерөнхийдөө дунд зэргийн химийн идэвхтэй металлууд. За мөн төмөр кобальт никл гэсэн дэс дараалалаар химийн идэвх нь буурна. Эдгээр металлууд нь металлын идэвхийн игнэнд устөрөгчөөс өмнө байрладаг байгаа. За эдгээр металлуудын химийн шинж чанарыг илэрхийлсэн зарим урвалыг авч үзье. За нэгдүгüүрт нь эдгээр металлууд нь хөхрийн ба давсны хүчлийн уусамлаас устөрөгчийг төрдөг. За жишээлбэл төмөр давсны хүчилтэй урвалд орж төмрийн холоорыг дүүсгэхээс гадна устөрөгчийг ялгаруулсан байна. За мөн төмөр хөхрийн хүчилтэй урвалд орж төмрийн сульфат болон устөрөгчийг үүсгэсэн байна. За үүнтэй нэгэн адил никл кобальт нь давсны хүчил болон хөхрийн хүчлүүдтэй урвалд орж тус бүрийн давс болон устөрөгчийг үүсгэсэн байна. За хоёрдугаарт нь эдгээр металлууд нь металл бишүүдтэй урвалд ордог. За жишээлбэл төмөр кобальт никл хөхөртэй урвалд орж тэдгээрийн сульфидуудыг үүсгэдэг байна. За мөн төмөр кобальт никл нь галогенуудтай эрчимтэй урвалд орно. За жишээлбэл төмөр холоортой төмрийн холоорид кобальт йодтой кобальтын йодид никл бромтой никлийн бромид гэх мэт галогент нэгдлүүдийг үүсгэдэг. За 3 дугаарт нь азотын хүчлийн шингэрүүлсэн уусмалтаа төмөр дараах байдлаар урвалд орно. За энэ үед төмрийн 2 валенттай нитрат болон аммоны нитрат усыг үүсгэн урвалд орсон байна. За гэтэл их концентрацтай азотын хүчил болон хөхрийн хүчил нь төмрийг нэмэх 3 эсэлтэлтийн зэрэгтэй болтол эсэлдүүлэн мөн азотын диоксид болон хөхрийн диоксидыг ялгаруулдаг. За жишээлбэл төмөр концентрацтай азотын хүчилтэй урвалд орж төмрийн 3 валенттай нитрат мөн төмрийн азотын диоксид усыг үүсгэсэн байна. За 5 дугаарт нь чигтэй агаарын орчинд төмрийн гадаргуу нь хувьсах найрлага бүхий оксид ба гидроксидын сэвсгэр давхаргаар хучигддаг. За энэхүү сэвсгэр давхарга нь цаашид металлыг зэвэрлээс хамгаалж чадахгүй учраас зэврэл эрчимтэйгээр явагдана. За төмөр зэврэх процессыг энэхүү тэгштгэлээр илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл феррум нэмэх нь H2O хүчил төрөгчийн орчинд зэврэл явагдах нь за ингээд төмрийн гидроксид үүсгэнэ. За харин кобальт болон никл нь зэвэрлийг тэсвэрлэх чадвараараа төмрөөс илүү байдаг зэврэл тэсвэртэй металлууд юм а. За төмөр кобальт никлийн төмөр нь хамгийн их идэвхтэй байдаг. За ийм учраас улаасгасан төмөр нь агаарын хүчил төрөгчийн нөлөөгөөр бүрэн эсэлдэж төмрийн 3 валенттай оксид үүсгэн шатдаг. За харин кобальт никл илүү өндөр температурт хүчил төрөгчтэй урвалд орно. За кобальт никл энд 2 болон 3 валентаараа үүсгэсэн оксидууд харагдчихна. За 7 дугаарт нь төмрийн бүлгийн металлууд нь 2 валенттай оксидууд нь ус болон шүлттэй харилцан үйлчилдэг боловч хүчилтэй урвалд ордог. За жишээлбэл төмрийн оксид хөхрийн хүчилтэй урвалд орж төмрийн сульфат үүсгэсэн байна. За никлийн 2 валенттай оксид мөн хөхрийн хүчилтэй урвалд орж никлийн сульфат гих мэтчлэн кобальтын сульфатууд үүссэн байна. За 8 дугаарт нь төмрийн бүлгийн металлууд нь 2 валентаараа болон 3 валентаараа суурьуудыг үүсгэнэ. За 2 валентаараа үүсгэсэн суурь нь элемент OH2 3 валентаараа үүсгэсэн суурь нь элемент OH3 гэсэн томьёотой байна. За эдгээр суурьудаас элемент OH2 нь илүү суйрлаг шинж чанартай харин элемент OH3 нь сул суурийн шинж чанартай байдаг. За төмрийн буюу кобальт никлийн 3 валенттай суурийг халаахад усаа алдаж дараах байдлаар задардаг. За жишээлбэл төмрийн 3 валенттай суурийг халаахад төмрийн 3 валенттай оксид болон ус үүсгэн задарсан байна. За 9 дугаарт нь төмөр кобальт никл нь комплекс үүсгэх чадвар өндөртэй металлууд байдаг. За эдгээрийн дотроос практикийн хамгийн их ач холбогдолтой нь төмрийн цианидын комплекс нэгдлүүд байна. За жишээлбэл шар цусан давс буюу калием ферроцианид нэртэй кали 4 феррум CN6 гэсэн комплекс нэгдэл ахна. За улаан цусан давс нь калием феррицианид нэртэй. За энд кали 3 феррум CN6 гэсэн комплекс нэгдлэнэ. За эдгээр комплекс нэгдлүүдэд төмөр нь комплекс анион байдлаар орсон байна. За шар цусан давсанд кали 4 шиг атом агуулгаддаг бол харин улаан цусан давсанд калием 3 атом агуулгаддаг. За улаан цусан давсыг феррицианид гэж нэрлэнэ. Харин шар цусан давсыг ферроцианид гэж ялгаатай нэрлэдэг байна. За эдгээр давсуудыг
төмөр нэмэх 2 болон төмөр нэмэх 3 ионуудыг танихад химийн анализад хэрэгэлдэг. За жишээлбэл шар цусан давсыг төмөр нэмэх ионыг танихад хэрэглэнэ. За энэхүү давс нь уг ионтой харилцан үйлчилж Берлиний хөх гэдэг тунцыг үүсгэнэ. За энд урвалын тэгштэглийг бичсэн байна. За жишээлбэл төмрийн 3 валенттай хлоридыг шар цусан давстаа урвалд оруулахад за гадаад давхрааны калиен атом нь төмрөөр солигдсон комплекс нэгдлийг бол үүсгэсэн байна. За энэ Берлиний хөх өнгөтэй тундас байх нэ. За хоёрдугаарт нь мөн улаан цусан давсыг төмөр нэмэх 2 катионыг танихад хэрэгэлдэг байгаа. За урвалын тэгштэглээс харъя. Төмрийн 2 валенттай сульфатын давсыг авсан байна. За улаан цусан давстаа урвалд оруулахад за муу ялгаагүй гадаад давхрааны калиен ион нь төмрийн ионоор бол солигдсон болох нь харагдаж байна. За ингээд энэхүү тунц нь мөн төрөнбүүлийн цэнхэр нэртэй тунц байх нэ. За ингэж химийн анализэд шар болон улаан цусан давсуудыг хэрэглэдэг байх нэ. За 10 дугаарт нь ус мал дахь никл нэмэх 2 катионыг танихын тулд диметилглюксимийн бодисыг ашигладаг байгаа. За никл нь диметилглюксимтэй урвалд орж улаан өнгөтэй тунцыг үүсгэдэг. За энэ диметилглюксим нь C4H8 N2 O2 гэсэн томьёотой байна. За энэ комплекс бол төвийн атом буюу комплекс үүсгэгчийн төвийн ион болон орсон байна. За координацийн тоо энэхүү комплекст 4-тэй тэнцүү болох нь харагдаж байна. За диметилглюксиматын тунцыг хатаахад ийм улаан өнгөтэй тундас харагдана. За төмрийн бүлгийн элементүүдийн хэрэглээг авч үзье. За төмрийг гол төлөв төрөл бүрийн хайрч байдлаар маш их техникт ашигладаг. За жишээлбэл хар төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхийн эдэн ширэн байдаг бөгөөд энэ нь 2%-аас их нүүрс төрөгчийн агуулгатай төмрийн хайш байдаг. За гам бол 2%-аас бага нүүрс төрөгчийн агуулгатай төмрийн хайш байдаг. За чанаржуулагч нэмэлт агуулгаагүй олон төрлийн ганг техникт өргөн хэрэгжилж байна. За жишээлбэл 0.1% хүртэл нүүрс төрөгч агуулсан ферритийн ган нь цових, сунгагдах, хэвлэгдэх болон цохигдох, давтагдах шин чанар сайтай байдаг. За мөн 1% хүртэл нүүрс төрөгч агуулсан ферритийн ган нь төрөл бүрийн машины багш тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг. За мөн нүүрс төрөгч ихтэй ган буюу 1.3-аас 1.7% нүүрс төрөгч агуулсан ган хатуулагч чанар өндөртэй байдаг. За ган дээр төрөл бүрийн чанаржуулагч металлуудыг нэмж өгснөөр техникийн олон үнэт шин чанартай ганг бэлтгэж болдог. За жишээлбэл зэвэрлэгүй ган гаргаа авахын тулд хором, никл, титаныг нэмдэг. Харин өндөр температурын тэсвэртэй ган гаргаа авахын тулд хором, цахиур, хөнгөн цагаан, молибден зэрэг элементүүдийг нэмж өгдөг байна. За огтлох зүсэх зориулалттай буюу хатуу чанарын ган дээр хором болон вольфрамыг нэмснээр гаргаа авах боломжтой. За мөн хитцийн ганг бэлтгэхдээ хором, никл, манганыг тодорхой хэмжээгээр нэмж өгдөг байна. За никл, кобальтыг гол төлөв ган хайлшийн үйлдвэрлэлд ялангуяа төмрийн хайлшруудад чанаржуулагч нэмэлтээр хэрэгэлдэг. За жишээлбэл нихром хэмээх хайш нь 67.5% никл, 16% төмөр, 15.6% хором, 1.5% манган агуулсан хайш байдаг. За энэхүү хайш нь дулааныг тэсвэрлэх чанар болон цахилгааны эсэргүүцлийг тэсвэрлэх боломжтой байдаг учраас төрөл бүрийн халаагч багаж хэрэгсэл термопарын үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг. За мөн никл нь зэврэлтийг тэсвэрлэх шин чанартай учраас түүнийг металл эдлэлийг нийтэлдэх шүлтийн аккумуляторын катализатор хийх зэргээр хэрэглэнэ. За зурагт цагаан алтны бүлгийн металлуудыг харуулсан байна. За энэ нь рутений, роди, паллади, осми, ириди, платин зэрэг харагдаж байна. За эдгээрээс ажиглахад ириди нь бага зэрэг шаргал туяатай, осми нь бага зэрэг цэнхэр туяатай байна. За бусад металлууд нь гялалзсан цагаан өнгөтэй металлууд байна.
За цагаан алтны бүлгийн элементүүдийн химийн шинж чанарыг авч үзье. За энэ бүлгийн металлууд нь хайлах температур өндөртэй, мөнгөлөг цагаан өнгөтэй, металлын идэвхий игнэнд ус төрөгчөөс баруун гар талд байрладаг химийн идэвх багтаа элементүүд байдаг. За эдгээр элементүүдийн химийн шинж чанарыг илэрхийлэх гол уруулуудыг авч үзье. За нэгдүгüүрт нь цагаан алтны бүлгийн металлын оксидуудыг янз бүрийн аргаар гаргаа авч болно. За жишээлбэл осмиг эсэлдүүлэн осмийн 8 валенттай оксидыг гаргаа авсан байна. За гэтэл рутенийг эсэлдүүлэх үед рутенийн 4 валенттай оксид үүссэн байна. За мөн энэхүү рутенийн 4 валенттай оксидыг 600 градусаас дээш температурт эсэлдүүлэхэд рутенийн 8 валенттай оксидыг гаргаа авсан байна. За роди бол нэмэх 3 эсэлтгэлийн зэрэгтэй мөн иридий нэмэх 4 харин платин болон палладин нэмэх 2 эсэлтгэлийн зэргүүдээр оксидуудыг үүсгэсэн болох нь харагдаж байна. За цагаан алтны бүлгийн металлуудын байгаль дээр орших байдал гаргаа авах арга. За цагаан алтны бүлгийн элементүүд нь ховор металлын тоонд ордог. Эдгээр нь сарнимал элементүүд бөгөөд бие даасан эрцгийг үүсгэдэггүй. За гол төлөв бусад металлын сульфидийн болон арсенидийн эсвэл оксидийн хүдрийг дагалдаж оршдог. За цагаан алтны бүлгийн металлуудыг хүдрээс нь ялгах, бие биенээс нь салгах цэвэрлэх нь хим технологийн нэлээд төвөгтэй асуудлын нэг байдаг. За энэ бүлгийн металлуудын тархалт нь бага, олборлох болон гаргаа авах технологи нь нарийн төвөгтэй, мөн төвчлэн тэдгээр металлын физик механикийн онцгой үнэт шинж чанараас улбаалан цагаан алтны бүлгийн металл болон тэдгээрийн нэгдлүүд нь маш өндөр үнэтэй байдаг. За цагаан алтны бүлгийн металлуудаас практикийн хамгийн их ач холбогдолтой нь цагаан алт байдаг. За энэ нь өндөр температур болон химийн үйлчлэл тэсвэртэй учраас өндөр температур химийн үйлчлэлд ажилдаг багаж тоног төхөөрөмжийн эд анги, за тэгл зэргийг хийхэд ашиглагдах нэ. За мөн цагаан алт болон 10% роди агуулсан хайшийг өндөр температурын термопарт хэрэглэнэ. За палладий ус төрөгчийг их хэмжээгээр шингээдэг шинж чанартай учраас аливаа хийг ус төрөгчөөс бүрэн цэвэрлэхэд палладий шүүлтүүрийг ашиглана. За мөн цагаан алтны бүлгийн металл болон тэдгээрийн хайш нь зэврэл тэсвэртэй байдаг учраас нарийн багаж, мис заслын төрөл бүрийн хутга, үзэгний хушуу зэрэгт хэрэглэнэ.